Хэрвээ танд өнгөрсөн рүү буцах боломж олдвол та хэнтэй уулзах вэ? Өнгөрсөнд очиод хүссэн хүнтэйгээ уулзаад юу ч хэлсэн бэ? Юу ч хийсэн бэ? Хэрвээ одоо цаг огтхон ч өөрчлөгдөхгүй байсан бол тэгсэн ч гэсэндээ тэр хүнтэйгээ та уулзах байсан уу? Өнгөрсөн рүү буцаж очиод ганц аяг кофе хөрхийн зуур уулзах тийм л боломжтой байсан бол тэр богинохон хугацаанд та юу ярих байсан бэ? Энэ бол кофе хөрхөөс өмнө хэмээх энэхүү номын хариулах гэж оролдсон асуултууд. Токиотын нэгэн нарийнхан гудамжинд ямар ч цонхгүй 3 ширхэг жижигэн ширээтэй кафе байдаг. Энэ кафе таныг өнгөрсөн рүү аялуулах эд шидтэй. Өнөөдөр та бүхэндээ Японы жүжигний зохиолч, найруулагч Кавагучи Тошиказу хэмээх энэхүү зохиолчийн кофе хөрхөөс өмнө гэдэг номыг уншсан сэтгэгдлээ ревюгээ хуваалцах чинь. За миний мэдхийн бол энэ ном бараг сүүлийн 2-3 жилд энэ ном дэлгүүрийн бестселлерт тогтмол ихний 10-т орж байгаа гэж бодохоор бас манайхны нэлээд уншсан ном болов гэж бодож байна. Энэ номд 4 өөр хүний түүх гарна. За нэг нь болохоор эхнийх нь болохоор өнгөрсөн рүү аялуулдаг эд шидтэй энэ кафед санамсаргүй орж ирж байгаа нэг эмэгтэй. За кафегийн байнгын үйлчлүүлэгч 2 хүн. За эцэст нь кафегийг ажилуулдаг хүмүүсийн гэр бүлийн тухай 4 өөр түүх гардаг ийм ном байгаа. Ер нь бол цаг хугацаагаар аялдаг тэр тусмаа өнгөрсөн рүү явдаг ийм ном гэдгийг бид нар угаасаа номын гаднаас нь харчиж байгаа шүү дээ. Тэгээ миний хувьд бол би өөрөө яг юм цаг хугацаагаар аялдаг номонд, кинонд зохиол дэр агай дуртай. Яг цаг хугацаагаар аялдаг жишээлбэл Back to the Future эсвэл Avengers Endgame гэдэг кинонууд идэрт дуртай. Дээрэс нь time loop гэж ярьдэн штэ. Цаг хугацааны нэг юм гогцоонд орсон. Нэг өдрөө дахин амьдраад байдаг. Тэрхүү кинонд бас дуртай болохоор номыг бас маш өндөр хүлээлттэй уншсан. Цаг хугацаагаар аялдаг кино ном зохиол болгон өөрсдийн гэсэн дүрмтэй байдаг. За бидний сайн мэддэг Back to the Future бол өнгөрсөнд очиод хэрвээ чи ямар нэгэн үйл явдлыг өөрчлөх юм бол тэрийгэ дагаад одоо цаг ч гэсэн өөрчлөгдөнтэй butterfly effect гэж ярьдаг. Тэр нь бол үйлчлдэг. Avengers Endgame дээр болохоор чи өнгөрсөнд очиод ямар нэгэн зүйлийг өөрчлөх юм бол шинэ таймлайн гаргаад ирдэг гэдэг ч юм уу те. Энэ номд болохоор цаг хугацааны аяллалын дүрм нь ер нь бол номыг маш хялбар энгийн болгоод өгсөн. Тэр нь юу юм бэ гэхээр чи өнгөрсөнд юу ч хийсэн бэ? Одоо цаг огтхон ч өөрчлөгдөхгүй гэдэг дүрмтэй. За ер нь яг дүрм гэснээс энэ ном дээр бол маш олон дүрм журм гарнаа. Цаг хугацаагаар аялах дүрм журм. За тэгээд яг үнийг хэлэхэд тэр дүрм журмаа дахин гэж сануулаад ялангуяа эхний хагастай ч юм уу дахин сануулаад зүйлдээ бүр за би ойлгочоод байна штэ гэж хэлмээр санагдсан. За энэ дүрмүүдийг нь болохоор би та бүхэнд яг үйл явдлаа ярьж хөөсөн өмнө шууд сануулчи. Тэрнээс өмнө нэг зүйл хэлэхэд би нөгөө хоолоо өвддөг юм ханиад хүрсэн. Хоолоо маань жоох юм эвгүй сонирн байгаад байгаа шүү. Та бүхэн бас ойлгоорой гэж хүсмээр байна. За эхний дүрм нь болохоор түрүүн хэлсэн. Чи өнгөрсөнд очиод юу ч хийсэн бэ? Юу ч хэлсэн бэ? Одоо цаг бол өөрчлөгдөхгүй. Хоёр дахь дүрм нь болохоор зөвхөн энэ кафед ирж исэн хүмүүстэй л уулзч болно. Одоо би жишээ нэг найзтайгаа тэр кафед нь очсон байх юм бол би өнгөрсөн рүү буцаад зөвхөн тэр найзтайгаа л уулзч болно гэсэн үг. Тэр кафед одоо огт очоогүй аав ээжтэйгээ ч юм уу уулзна гэдэг зүйл бол байхгүй. Тэр кафе руу орлоо л өнгөрсөн рүү аялна гэж байхгүй. Тэр кафед 3 ширээтэй гэж хэлсэн шүү дээ. Тэр 3 ширээний нэг ширээний зөвхөн нэг сандал нь л өнгөрсөн рүү аялуулдаг. Тэр сандал дээр сууж иж өнгөрсөн рүү аялах боломжтой болно гэсэн үг. За дөрөвдүгээр дүрм нь болохоор яг өнгөрсөнд очсон үедээ тэр сандлаасаа огт босч болохгүй. За 5 дахь дүрм нь бол мэдээж номын гарчгаас улбаатай. Кофе хөрхөөс өмнө ирэх ёстой. Өнгөрсөнд очиод. Хэрвээ кофе хөрхөөс өмнө ирж амжихгүй бол ghost гэж англиар бичсэн байлээ. Монголоор болохоор хий үзэгдэл гэж орчуулсан. Чи хий үзэгдэл болж хуурнаа гэсэн байгаа юм аа. За энэ 5 дүрмээ бол ер нь бол нилээ дахин сануулдаг. Тэгээ явж исэн ном яг голдоо орох үед дахиад нэг дүрм шинээр гараад ирнэ. Тэр нь болохоор нэг хүн нэг л удаа өнгөрсөн рүү явж болно гэдэг дүрм бас гинт дундаас нь гараад ирнэ. Би болохоор ороод кофе уугаал дахин яваал гэж болох юм байна гэж ойлголттой уншижсэн чинь яг номын дундаас нь тийм дүрм гараад ирсэн чинь жоохон уур хүрсэ гэхгүй юу. За тэгээд ямар ч гэсэн энэ ном дээр гардаг 4 хүний түүхийг нь та бүхэнд товчхон ярьж өгөөд тэгээд өөр төрсэн сэтгэлдээ бас хуваалцъя гэж бодож байна. Ерөнхийдөө бол манай бичлэг бүгдээрээ энэ номын үйл явдлыг жоохон тийм дэлгэрэнгүй спойлертой ярьдгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр хэрвээ энэ номыг уншаагүй өөрөө яг уншаад олоод мэдъя гэдэг бодолтой байгаа хүн байвал уншчаад
эргээд ороод ирээрэй гэж хэлмээр байна. За эхний дүр маань болохоор нэгэн эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй бас 2-3 жил үргэсэн найз залуу нэг өдөр нэг маш чухал зүйл ярих хэрэгтэй байна. Хоёулаа ажиллаад хараад кофе шопт уулзъя гэж уурдаг. За эмэгтэй болохоор байнга уулздаг нэг кофе шоп руу орсон чинь тэр нь дүүрсэн байсан жилүүдээ ямар ч гэсэн санамсаргүй байж байгаад манай энэ өнгөрсөн рүү аялуулдаг кофе шоп руу орж ирнэ. За энэ өнгөрсөн рүү аялуулдаг кофе шоп манаас нэртэй болно л Funikura гэдэг нэртэй. За тэгээ энд эмэгтэй орж ирээд найз залуугаа орж ирэхийг нь хүлээгээд сууд. За энэ эмэгтэй бол өөрөө маш мундаг ажил мэргэжилтэй боловсралтай 6 хэлээр ус цас ярьдаг. Найз залуугийн талаар номоос уншихад бол ерөөдөө нэг жоох юм царай муутай юм шиг байгаа юм л да. Чи яагаад ийм царайтай залуутай үерхэд байгаа гэдэг ч юм уу те. Хүмүүсийн эмэгтэйд аюу хэлж мэлдэг. За өөрөөс нь бол хідэн насаар дүү. Гэхдээ бас адилхан олон хэлээр ярьдаг. Ажил мэргэжилтэй аюу сайн, аюу мундаг шаргуу ажилдаг ийм залуу байдаг. За эмэгтэй найз залуугаа хүлээгээ суужсэн чинь найз залуу нь орж ирээд Америк руу мөрөөдлийн ажилдаа орохоор болсон. Ингээд бүр мөсөн ингээд Америк руу явах гэж байгаа, ажиллах гэж байгаа. Тийм болохоор салъя гэдгийг хэлнэ. За манай эмэгтэй бол энэ одоо үгийнх нь хариуд нь юу ч хэлж чадахгүй, гайхаад ингээд ангаагаад олигтой юм хэлж чадахгүй дүлэгнээд хоцорж байгаа байхгүй юу? За эмэгтэй болохоор энэ кофе шопын талаар өмнө нь мэдээнээс үзсэн байсан. Энэ кофе шоп өнгөрсөн рүү аялуулдаг эд шидтэй гээд хүмүүс хоорондоо ховж ив ярьдгаа гэдэг тийм мэдээ явсан юм байна л да. Тэгээд ерөнхийдөө бас энэ кофе шопын талаар нэлээд сонирхоод ингээ найз залуудаа хаягдсан юм уу, найз залуугаас салснаас хойш хэд удаа кофе шоп руу орж ирээд нэг өдөр зориг гаргаад баристагаас нь асуугаад за тэгээ нэлээд бодож жагаад өнгөрсөн рүү аялахаар болдог. Хамгийн гол нь өнгөрсөнд очиод юу ч хийсэн бэ одоо цагийг өөрчилж чадахгүй гэсэн шүү дээ тий. Одоо л ингээ найз залуу нь Америк руу явцсан байгаа. Энэ өөрчлөгдөхгүй. Ахтай яг эмэгтэй бодож жагаад гисэн ч гэсэндээ би ингээд нэг үндэслэлийнхээ хэлээд үзье гэж бодоод шийдээд өнгөрсөн рүү буцаар шийднэ. За тэгсэн чинь энэ дээр бас нэг аюу сонин юм үзэгдэл гарч байгаа юм а. Тэр өнгөрсөн рүү аялуулдаг яг сандал дээр нь тэр ширээн дээр нэг юм цагаан хувцастай цагаан даашинцтай эмэгтэй суугаал байдаг. Өдөржингөө ингээд нэг ном уншаал суугаад байдаг. Манай эмэгтэй болохоор нөгөө эмэгтэй дээр очиод чи одоо босоо. Чи одоо төр босчих төхөө би гэлс өнгөрсөн рүү аялаад ирье гэдгсэн чинь нөгөө эмэгтэй нь юусоо хөдөлдөггүй. Тэнгүүд нь ингээд жоох ингээд түлхсэн юм байна л да. Нөгөө эмэгтэйг босгох гээд анхаарлыг татгаад тэгсэн чинь гинэт л ингээд чихэнд нь аимшигтай хашгираан сонсогдоод дээрэс нэг юм асар том ачаа дараад авч байгаа юм шиг болсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь кафегийн бариста ирээд нөгөө цагаан даашинцтай эмэгтэйг аргадаад тэгээд тэр нэг аимшигтай хашгираа тэр асар том дарамт ачаа ирсэн юм шиг мэдрэмж нь алга болсон гинэ. Тэгсэн чинь ямар учиртай зүйл болсон юм бэ гэсэн тэр цагаан хувцастай эмэгтэй болохоор өнгөрсөн рүү аялаад тэгээд түрүүний хэлсэн олон дүрмүүдийн нэгийг нь зөрчиж өгсөн. Тийм болохоор хий үзэгдэл болцсон, гост болцсон гэж тайлбарладаг. Саяны тэр нэг аимшигтай одоо үйл явдал бол тэр хий үзэгдлийг хараал юм байна л да. Тэгээ хий үзэгдэл өдөрт яг нэг удаа ариун цэврийн өрөө рүү ордог. Тэгээ өнгөрсөн рүү аялахыг хүсэж байгаа хүмүүс тэр хий үзэгдлийг ариун цэврийн өрөө рүү орохыг нь хүлээж агаад боссон хойно нь гялстер суудалд нь суугаад тэгээ ордгоо. Тэгэхгүй бол одоо ингэ түрүүний саяны эмэгтэй шиг ингэ бос мос гэж түлхэх юм бол тэр нэг хараал гэдэг зүйл нь эхэлдэгэ гэж хэлдэг. За бас нэг юм сонин дүрмтэй. Энэ эмэгтэй яагаад ийм хий үзэгдэл болсон гэдэг түүх нь болохоор 2 дахь ном дээр гардаг гэдэг. Энэ ном маань одоо ингэ маш олон цуврал гарсан байгаа юм байлээ. За ингэ яг энэ дондор нөгөө манай гол дүрийн эмэгтэй болон Америк руу хаяа явчихж байгаа найз залуу хоёрын түүх гарна л да. Танилцсан түүх нь гарна. За тэгээд танилцсан түүх нь бол нэг тийм онц содон ч юм уу те гүн гүнзгий сонирхолтой тийм зүйл бол бараг байхгүй. Нэг төсөлтөөр хамт ажиллаж исэн. Эмэгтэй бол хэдэн насаар ихч илүү карьерийн үед мундаг гэдгээрээ төслийг удирдах. А залуу болохоор үнэхээр чин сэтгэлээсээ ажиллаад бараг сар болоод шийдэгдэх ажлыг нь 2-3 хоногийн дотор ингэ шийдэж өгөө. Тэрнээс хойш үерхсэн гэж гарч байгаа. За тэгээ түрүүн хэлсэн нэг залуу ирээд эмэгтэйг өдөөд чи яагаа ийм сонин залуутай үерхэж байгаа юм бэ? Оронд нь надтай үерхэж энэ гэхдээ эмэгтэй шууд өөдөөс нь нөгөө 6 хэлээрээ яриад хэрвээ чи миний энэ хэлж байгаа бүх өгүүлбэрүүдийг ойлгож байгаа бол би чамтай яг болцож болох юм гэж хэлж байгаа байхгүй юу? Мэдээж нөгөө залуу үдсэн залуу л ойлгохгүй. Хажууднаас найз залуу нь болохоор ижлэхэн мундаг болохоор ойлгож исэн ийм нэг түүх гардаг. За тэгээ өнгөрсөнд очсон эмэгтэй бол нэгэнтээ өнгөрснийг өөрчилж чадахгүй юм чинь яг арай жоох юм нээлттэй бай. Эмэгтэй бол өөрөө тэр залууд аюу сайн болцсон. Тэгээ өөрийнхөө яг чин сэтгэлийг нээя гэд бодоод уулнал яг өнгөрсөн рүү очиж байгаа юм. Нөгөө залууч ирж байгаа юм. Гэхдээ ягаад ч юм яг цагаад болсон чинь нөгөө эмэгтэй ч гэсэн нэг дүлэгнээд одоо нэг олигтой юм ярьж чадахгүй. За гэхдээ яг ингээд нэг яаж хийж байгаа л нэг учрыг нь олоод ингээд нэг яриа эхлүүлсэн чинь яг залуу бол өөрөө ингээд хэлдэг байхгүй.
би ингээд чамааг надтай яг гэрлэнэ гэж бодоогүй. Яагаад гэвэл би өөрийгөө чамд гологдно гэж боддог. Тийм болохоор чи бит хоёр хизээч гэрлэхгүй байхаа. Тийм болохоор би ингээд карьерээ бодоод би өөрийнхөө мөрөөдлийг бодоод Америк руу явж байгаа гэж хэлнэ. Тэгсэн нөгөө эмэгтэй чинь бас ингээд олигтой юм хэлж чадахгүй. За тэгээ одоо би юу ч хэллээ гэсэн одоо цаг өөрчлөгдөхгүй юм чинь дээ гэж бодоод байдаг. Яг эцсийн мөчөд нөгөө кофе хөрөхөөс өмнө ууж дуусгах хэвээр. Нөгөө эмэгтэй кофегаа уугаа байжсэн чинь найз залуу нь босоод кофеныхаа төлбөрийг төлөхөд явхдаа эргэж харснаа гэнэт 3 жил намайг хүлээчих. Тэгж чадах уу гэж асууж байгаа байхгүй юу. За ингээд кофег хөрөөд ууж дуусгаад одоо цаг руугаа буцаад ирж байгаа юм. Эхний энэ түүхийн эмэгтэй болохоор хэдийгээр найз залуу маань гинэт л намайг ингээ хаяад намайг юм чинээдээ үл тоогоод мөрөөдлийн ажлаа хийнэ гэд явж байгаа боловч яг үнэндээ намайг гэсэн сэтгэлтэй байсан юм байна. Гэхдээ намайг өөрийг нь тэгж тоогно гэж бодоогүй юм байна. 3 жил болоод эргээд ирэхэд энэ хүнтэй би ингээ буцаад нийлж болох юм байна гэдэг тэр бүх зүйлийг мэдсэн учраас инээмсэглэлээр кофе шопоос гарлаа гэдэг ийм түүх байгаамаа. За хоёр дахь түүх нь болохоор кофе шопын байнгын үйлчлүүлэгчийн түүх байгаа. Нэг залуу, нэг ах гэх юм уу байнга ирэл кофе шопт суугаал сэтгүүл мэтгүүл эргүүлээл сууж идэг. Ер нь бол нөгөө цагаан даашинцтай эмэгтэйг 0 орохыг ингээ хүлээгээл ингээл байж идэг. Тэгээ тэр ахыг орой болгон нэг совилгчийн хувцастай эмэгтэй ирж авдаг. За тэгээ заримдаа тэр ах нөгөө эмэгтэйгээ чи хэн блэ гэх тэгэхээр нөгөө эмэгтэй нь би чиний эхнэр байна штэ гэж хэлдэг. Энэ ах бол Альцгеймерийн буюу нөгөө мартах өвчтөй ийм хүн байдаг. 6 сарын өмнөөс эхлээд эхнэрээ хүртэл мартаж санаж эхэлсэн. За эхнэр нь болохоор совилгч мэрэгжилтэй. Ингээл л нэг одоо хинээс ч илүү гарахааргүй, хинээс ч дутгааргүй амьдралтай байсан энэ хоёр хос бол уул нь бол нэгэндээ маш хайртай хосууд ижээ. За тэгсэн одоо цагт энэ кофе шопын бариста ах нэг юм загтлыг биедээ байнга авч явдгийм байна гэдгийг ингээд анзаарчаад нэг өдөр эхнэр нь орж ирэхээр хэлдэг. Танаа нөхөрч ингээд нэг загтлыг биедээ байнга авч яваад байдаг. Биеэсээ салгадаг. Тэг өдөр болгон ингээд гаргаж харж мардаг. Магадгүй тэр загтал дээр ингээд маш чухал зүйл бичсэн байгаа. Одоо ингээд ах таныг баг мартцсан. Та тэр загтлыг олж уншвал яасан бэ гэдэг саналыг бол бариста одоо эхнэрт нь хэлж тавина. За тэгээ эхнэр нь бодож байгаа тэр загтлыг өөрт нь өг байх гэж бодсон нэг өдөрлөөгөө явдаг. Тэр нь болохоор 3 жилийн өмнөх нэг өдөр байдаг. За яг энэ үеэс эхлээл манай нөхөр өөрөө ч гэсэн өвчнөд гэдгээ мэдсэн. Намайг мартаагүй байгаа. Тэр яг энэ үе ч гэсэн тэгээ тэр загтал нь байсан байх гэж бодоод яг тэр өдөрлөө ингээд 3 жилийн өмнөх өдөрлөө өнгөрснөрөө явчихж байгаа байхгүй юу. Гэтэ энэ ингээд нэг сонин жоохон юм. Нөгөө лавшруулаад гэх юм уу те бодох юм бол яаж яг тэр 3 жилийн өмнөх өдөр яг надад захиа өгчээсэн загтлаа айлд дэмжчихсэн байсан гэдгээ ингээд мэдсэн бэ гэдэг нь бас нэг жоохон сонирхолтой. За тэгээд нөгөө цагаан даашинцтай эмэгтэйгийн чинь ариун цэрийн өрөө орохыг нь хүлээж байгаа. Суудалд нь суугаад 3 жилийн өмнөх тэр өдрөлөө ингээ очсон чинь нөхөр нь гаднаас орж ирж байгаа. Эхнэр нөхөр хоёр хоорондоо жоохон юм яриад эхэлсэн чи эхнэр нь чамд надаа өгөх юм байхгүй юу гэд нөхрөө жоохон ингээ шавдуулцдаг байхгүй юу. Тэгсэн нөхөр нь чи ирээдүгөөс ирсэн юм байна те гэд. Угаасаа энэ сандал дээр сууж байгааг чинь хараад би бас ирээдүгөөс ирсэн болооч гэж таамагласан юм аа гэд хэлдэг. Нөхөр нь болохоор кафены байнгын үйлчлүүлэгч болохоор тэр сандал ямар утга учиртай вэ гэдгийг мэдж байгаа штэ те. Тэгсэн чинь нөхөр нь шууд ойлгоод ирээдүгөөс намайг зориод ирж гинэ гэдэг чинь би чамайг мартсан юм байна те гэд хэлдэг. Яг тэр үед болохоор нөхөр нь дөнгөж өөрийгөө юм Альцгеймерийн өвчтөй гэдгээ мэдчихсэн ийм үе юм байна л да. Тэгээд кофе хөрөхөөс өмнө эхнэр нь ирээдүрөө буцахаас өмнө нөхөр нь нөгөө загтлаа эхнэрийнхээ гарт нь атгуулад буцаадаг. Эхнэр нь одоо цагт ирээд нөгөө загтлыг ингээд нэгээ үзсэн чинь ер нь иймэрхүү утгатай байдаг л да. Чи бит хоёр ингээд одоо эхнэр нөхөр хайртай хосуудаа тэрнээс ш чи миний совилгч биш ээ. Тийм болохоор хэрвээ ирээдүйд би чамайг мартчих юм бол ирээдүйд миний өвчин хүндрэх юм бол чи намайг совилгчийн одоо хуваар харж хандах гэсэн хэрэггүй. Чи ч гэсэн сайхан амьдрах хэрэгтэй. Одоо өөрийнхөө амьдралыг бодорой гэдэг юм утгатай загтал бичсэн байдаг. За тэгээд саяны ярианаас ч тэр загтлаас ч тэр эхнэр нь одоо нөхөр нь өөрт нь ямар их хайртай вэ гэдгийг мэдээд нөхрөө одоо илүү их хайрлаж халамжлая гэж энэ өнгөрсөн рүү аялсан аяллаа үр дүнд шийднэ. За 3 дахь түүх нь болохоор эгчдүү хоёрын түүх байгаа. Эгчдүү хоёр эмэгтэй бол өөр хотод төрж өссөн. Гэхдээ эгч нь Токиод ирээд нэг юм жижигхэн баар ажилуулдаг. Тэр баар нь ч гэсэндээ хөлөө олчихсон. Эгч нь одоо хийж байгаа ажилдаа дуртай тийм эгчдүү хоёр байдаг. Дүү нь болохоор нөгөө төрлөх хоттой үлдсэн. Гэхдээ сар болгон эгч дээрээ уулзгаж ирдэг. Гэхдээ эгч нь дүүтэйгээ уулзах дургуй зүгтаагаад байдаг. За яг номын энэ
бичигцүү гэх юм уу одоо цаг үед дүүн эгчдэрээ уулзгаж ирсэн чи эгч нь бас зүгтаад яг тэр үед нөгөө кофе шопт байж таарад кофе шопын техникийн араар ороод нуугдчихж байгаа байхгүй юу. За дүүн болохоор кофе шопт баах юм идэж ууж агаад эгчтэй нэг загтал үлдээгээд буцдаг. Яагаад ийм харилцаатай болцсон бэ гэсэн чинь эгчдүү хоёрын аав ээж хоёр нь болохоор төрлөх нутагтаа одоо нэг юм зочид буудал ажилуулдаг юм байна л да. Том охиноо том болохоор нь зочид буудлаа өвлүүлээд өгнө гэсэн чинь нөгөө том охин нь би өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагнаа гэд Токио яваад тийм баар ажилуулдаг болцсон. Тэгээ яа харахгүй дүүн зочид буудлыг нь өвлөж авч одоо ажиллаж байгаа гинэ. Өөрсдийнх нь хүсснээр нь зочид буудлыг нь өвлөж аваагүй болохоор аав ээж нь том охинтойгоо хоёр нь харьцаа байцсан. Харилцаагаа тасалсан. Дүүн болохоор ингээл байнга сар болгон эгчдэрээ ирж уулзаал аав ээж эгчийнхээ хоорондын харилцааг нь эвлэрүүлэх гээд оролдоод байдаг. Тэгээ байнга эгчигээ эргээд ирээч ээж аавтайгаа эвлэрээч зочид буудлаа ажиллуулаач гэж ятгадаг учраас эгч нь цогцчдаг. Саяны одоо дүүгийнхаа үлдээсэн загтлыг хүртэл уншихгүй шууд хайчиж байгаа байхгүй юу. Тэгсэн яг тэр эгч тэгээ хамгийн сүүлд уулзгаж ирээд баах юм мэдж идэж байгаа загтал одоо үлдэгээ явсан тэр өдрөө дүүн буцаад Төрлөг хот руугаа явж агаад зам тээврийн осолд ороод нас орчихнаа. За тэгээ эгч нь мэдээж дүүн өөрийг нь зориод ирсэн хамгийн сүүлийн тэр өдөрлөө өнгөрсөн рүү буцахаар шийднэ. Өнгөрсөн дээр очоод яг дүү дээрээ очоод эгчигээ уучлаарай. Эгч нь чиний хүснээр гэртээ буцаад очноо. Буудлаа ажиллуулнаа гэж хэлдэг. За гэхдээ энэ үед аягүй сонин надаас нэг юм бодогдсон зүйл бол яг тэр үед нь эгчин техникийн ардуураас нуугдсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр цаг мөчид нэг дор хоёр хүн зэрэг байсан юм уу гэж бодогдсон. Гэхдээ яг энэ дээр бол номон дээр огт тийм тайлбар юм хүн байгаагүй. Гэхдээ би болохоор тэгж төсөөлөд байгаа байхгүй юу. Нэг нь угаасаа тэр аль хэдийнэ өнгөрсөнд байсан техникийн араар нуугдсан эгч. За энэ нь техникийн цаана дүүн сууж байгаа. Нөгөө ширээн дээр эгчин сууж байгаа. Эгчийн ингэж хэлснийг сонссон дүүн би бүр яг энийг л хүсдэг байсан. Би ингээд тантай хамт буудлаа аз жаргалтайгаар ажиллуулахыг хүсгэе гэж хэлдэг. За тэгэнгүүт нь их чинь бүр гайх чинь дүүн өөрт нь дургу зочд буудлыг ажиллуулахдаа ч бас дургу. За тэгээ их чинь өөрийнхөө амийг хичээгээд явсанд дүүн ихчигээ үзэн яддгаа гэж боддог байсан чинь бүр яг эсэргээрээ ихчтэй маш их хайртай. Дээрэс нэмээд зочд буудлаа үзэн яддаг ч биш. Бүр ингээ ихчтэйгээ нийлээд хамтдаа тэрийг ажиллуулахыг хүсдэг байсан байгаа байхгүй юу. За эгч нь энийг сонсоод дүүгээ буруу ойлгож явснаа мэдээд маш их баярлаад уйлж унжаад за тэгээ буцаа явж чадахгүй. Кофе шопын эзэгтэй болохоор тэр эгчийг нь ингээд өнгөрснөөс буцаад ирсэн ямар нэгэн зүйл болсон болохоор дүүтэйгээ ингээд уулзах гад ирсэн юм байна гэдгийг нь одоо нөгөө олон жил кофе шопыг ажилласан хүний хувьд мэдж байгаа штэ тий. Тэгээд нөгөө хүүхний чинь ирээдүргөө буцаад яваа гэж айгуу хятхан. Нөгөөдөг ч юм болохоор кофег хөрөөд байгаа хэрнээ нөгөө дүүдээ ингээ хорогдоод дүүгийнхаа одоо хамгийн сүүлд амьд байсныг харж байгаа шүү дээ. Тэгээ босож чадахгүй. Бөөн одоо уйлан майлан болж байгаа байхгүй. За тэгээ кофе шопын эзэгтэй ирээд нэгэнтээ чи одоо цагийг өөрчилж чадахгүй. Тийм болохоор наад кофегоо уугаад одоо цаг руугаа буцаад тэгээ дүүдээ амлсан амлалтандаа хүрээ гэж хэлдэг. Игчин ч гэсэндээ эцсийн мөчөд кофегоо уугаад одоо цаг руу ирээд за тэгээ яг дүүдээ амлсан шигээ төрлөх нутг руугаа буцаад аав ээж дээрээ очоод зочд буудлаа ажиллуулж хэлнэ. За ер нь тийм айгу энгийн түүхэд байгаа зү. Хамгийн сүүлийн түүх нь болохоор кофе шопыг ажиллуулдаг эхнэр нөхөр хоёрын тухай түүх байгаа. За нөхөр нь болохоор миний ойлгосноор энэ кофе шопыг яг өвлөж авсан юм шиг байгаа юм л да. Эхнэр нь болохоор багаасаа юм зүрхний хүнд өвчтөө байнга эмнэлэг твцдэг байсан. За 19 настайдаа эмнэлэг твцсэн байж ах үедээ нөхөртөөгөө танилцсан гэж. Нөхөр нь болохоор машины осолд ороод бүр бүх биеийн юм боолгоцсон байсан. За тэгээ нөхөр нь бол маш том биетэй, бие хаа сайтай гэж ярьдаг. Тийм залуу байсан учраас энэ машины ослоос амьд гарсан. Тэрнээс биш өөр хүн байсан бол үхэхээр хэмжээний тийм хэцүү осолд орсон гэж номон дээр түүхэн дээр нь гардаг. За тэгээд эмэгтэй залуу хоёр бол эмнэлгээс эхлээд харилцаар байгаад гэрлээд нөхөр нь кофе шопыг ажиллуулад эхнэр нь ажилтнанд туслаад өдийг хүртэл амьдраад ирсэн. За тэгсэн чинь саяхан болохоор эхнэр нь жирэмсэн болсон юм байна л та. Ингээд жирэмсэн болоод бөөн баяр болоод эмч нартай очиод үзүүлсэн чинь эмч нар нь чиний бие одоо маш муу, чиний зүрх маш муу, чи төрөлтийг даахгүй гэж хэлсэн. За тэгсэн ч гэсэндээ эмэгтэй би одоо эцээ хүртэл аль хүртэл явж чадах нь тэр хүртэл явнаа. Заавал хүүхдээ төрүүлнэ гэж ингэж зөрүүлж хэлдэг. За ингээд кофе шопын өдөр тутмын үйл ажиллагаа өрнөд байжсэн чинь нэг удаа нөгөө өнгөрсөн рүү ирдэг сандал дээр гэнэт нэг юм залуухан жоохон охин гараад ирнэ. Тэр охин гарч ирснээр нөгөө кофе шопын эзэгтэй бие муутай эмэгтэйг дуудаад тантай хамт зураг авахулж болох уу гэж хэлээд
Тэгээд 6 ахуулаад явдаг. За тэгэнгүүт нөгөө эмэгтэй сая ямар хүн байсан бол доо. Яагаад ингэ ирээдүйг ирээд надтай 6 ахуулсан бол доо гэж бодоод тэгээд өнгөрчнөө. Ингээд дөнгөж нэг 5 6 7 хоногтой жирэмсний хордлого нь эхэлж явах үед эмэгтэй бие олбор маш их буудаж эхэлнэ. Тэгээд өөрөө хүсгүй байсан ч гэсэндээ аргагүй ихэнд эмнэлэгт хэвтдэг. Эмнэлэгт хэвтчээд буцаад гэртээ ирэхдээ нөгөө эмэгтэй маань кофе шопын баристагаас болон нөхрөөсөө ер нь энэ санал бид нэгээ суугаад дандаа өнгөрснөрөө явдаг те. Яагаад ирээдүг рүү явж болохгүй гэж ирээдүг бас явж болдсон юм шүү гэдэг нэг юм асуултыг гаргаж тавьдаг. За тэгээд надаа энэ нас айгүй жоохон сонир санагдсан л та. Энд ч одоо 100 гаруй жилийн түүхтэй кафе гэж байгаа байхгүй те. Хүн гэдэг чинь угаас айгүй сониуч амтан штэ. Энэ 100 жилийн түүхэнд одоо нэг ч хүн энэ санал дээр суугаад ирээдүг рүү явж болох юм болоо гэж огт бодож байгаагүй гэж үү. Тийм зүйл байна гэж үү. 100 жил ажиллаж байгаа ийм ичтэй кафе бол хүн төрлөختөн гэдэг чинь өөрөө амар сониуч учраас айл хэдийн одоо өнгөрснөрөө ирээдүг рүү яаж иж аялдаг бүх зүйл тодорхой болцсон юм шиг байхаар тийм хугацааш тэ. Тэгэнгүүт яг номын ингээ баг хамгийн сүүл хавцаа ийм гинэт дахиад шинэ дүрм гаргаж ирж байгаа юм шиг миний хувьд бол санагдсан. Кофе шопын бариста болон одоо байнгын үйлчлүүлэгчийн тэр бүгдээрээ дэмжиж за чи юутай ч гэсэн кофе уугаад ирээдүг явчих. Хэдэн жилийн дараа очиж үзэж байгаа гэдгийг хэлчих. Бид нар бол яаж ч байсан ирээдүйд чиний очих тэр өдөр энэ кофе шопт яг тэр цагт чинь хүүхдийн чинь байлганаа гэж амлаад за нөгөө эмэгтэй маань кофего уугаад би ингээ 10 жилийн дараах руу очимоор байна гэж дотроо бодсоор агаад очдог. За ингээ очсон чинь кафег ажиллаулдаг байсан бариста эмэгтэй өөрийнх нь кафений эзэн өөрийнх нь нөхөр энэ тэр бүх хүмүүс байхгүй шал өрнийг залуу зогсож идэг. Жаахан гайхаад нөгөө залуугаас энэ кафений хуучин эзэн бариста энэ яасан болоо гэдгсэн чинь тэд нар бүгдээрээ Хоккайдо руу нүүцэн гэж хэлдэг. За энэ үед болохоор гаднаас нэг юм өсвөр насны охин орж ирээд үг дуугүй хормогч зүгээд кафед бол бас яг баристагийн ажил хийгээд эхэлнэ. За тэнгууд манай эмэгтэй маань за би яг цаг хугацаагаа ингээд зөв олж ирч чадаагүй зөрчижтэй гэж бодоод за захтай яах те одоо миний хувь тавилан ли юм байлгүй те гэд амьдралтайгаа эвлэрсэн байжсэн чинь кофе шопын утсан дуугарна. Нөгөө кофе шопын шинэ эзэн залуу авангуудаа тантай ярэ гэж наа гэд утсыг нөгөө эмэгтэйд өгдөг. Ингээ утсаа авсан чинь нөхөр нь байдаг. Чи 10 жилийн дараа биш 15 жилийн дараа руу явцсан байлээ шүү. Тэгээд наан чи ажиллаж байгаа тэр охин бол бидний охин шүү гэж хэлнэ. За энэ дээр бас нөгөө үйл явдлын дистаралал алдагдж байгаа гэх юм уу? Нөгөө логик юм зөрчил гарч ирж байгаа та бүхэн анзаарч байгаа болов уу гэж бодож байна. Одоо энэ эмэгтэй чи ирээдүг 10 жилийн дараа руу явчихад 15 жилийн дараа руу очичлоо шүү дээ. Тэгээд кофе хөрөх тэр хугацааны дараа буцаад одоо цагтаа ирэнгүүтээ яагаад тэр хүмүүст би ингээ 15 жилийн дараа руу очсон шүү. Та 15 жилийн дараа тэдэн сарын тэдний өдөр тэнд байж байгаараа гэж хэлж болоогүй гэж те. Уул нь бол болох ёстой юм санагдаад байгаа байхгүй юу? Эсвэл би буруу ойлгоцсон уу? Энэ номыг уншсан хүмүүсээ л миний энэ нэг анзаарсан алдааг хэрэг би буруу анзаарсан байвал залруулж өгөөрэй гэж хүсье. За тэгээд ямар ч гэсэн нөгөө эмэгтэй маань тэнд байгаа тэр өсвөр насны охин бол өөрийнх нь охин юм байна гэдгийг ойлгоно. Тэгээ яг юм хэлэх гэхээр дүлгнээд хэлж чадахгүй. За нөгөө охин болохоор бас ингээд харуултаал байгаа байхгүй юу. Гэхдээ тэр охин ч гэсэндээ ингээд дүлгнээд юм хэлж чадахгүй. Ер нь айгүй юм дүлгэнсэн хүмүүсээ. Би яасан бас та миний охин наашир гэж ярьж ирлээ. Бөө юм болох юмсэн шиг санагдчихээн л та. За тэгээ тэр эмэгтэй болохоор өөрийгөө буруутгах нь би нэрээ одоо энэ хүүхдэд юу ч хийж өгч чадаагүй. Би энэ хүүхдийг ингээд төрүүлээл өөрөө өгцөн. Тийм болохоор бараг л энэ хүүхэд ингээд ээжгүй өсч төрнж байгаа нь миний буруу юм аа гэж дотроо боддог. Тэгсэн хамгийн ихний түүх дээр гардаг нөгөө найз залуу 3 жил хүлээхээр болдог үйлчлүүлэгч шүү дээ. Тэр үйлчлүүлэгч орж ирээд нөгөө охин нь ингээ кофе шопын цаатал нөгөө арын өрөөрөө галтгооны өрөөрөө ингээ орчиж байгаа байхгүй юу? Хойноос нь дагаж ороод нөгөө охины чинь харагдаад кофе хөрөгчин бол маш юм богино хугацаа. Тийм болохоор энэ богино хугацаанд ээж чинь чамайг зориод ирсэн болохоор чи ээжтэйгээ уулзаа гэж ятгаад гаргаад ирнэ. За тэгээ гаргаад ирсэн ч гэсэндээ яг олигтой ингээд нөгөө юм ингээ хэлж чадахгүй ингээл дүлгнээд байна. Тэгээ кофе нилээн хөрөх үед ээж нь ингээд яг уух үед гинэт охин нь ээж намайг төрүүлсэнд баярлаа гэж хэлээд ээж нь ч гэсэндээ миний хоочлаарай гэдэг. Бөө уйлаа майлан болоод тэр үед кофе хөрөөд нөгөө эмэгтэй чинь кофегаа ууж дуусгаад одоо цагтаа ирээд энэ үйл явдал дуусж байгаа. За эндээс бас нөгөө энэ эмэгтэй дээр нэг өсвөр насны охин ирээд 6 ахуулъя гэд гуйгаад ирсэн шүү дээ. Тэр нь болохоор бас яг энэ уулзалтын дараа охин нь өнгөрсөн рүү буцаж очиод ээжтэйгээ 6 ахуулж исэн. Нэг тийм үйл явдал болсон гэж ойлгохоор байсан. За ерөөдөө үйл явдлыг нь болохоор маш товчхон ярихад юм байна. За энэ донд яг ингээл нөгөө эгч дүү хоёрын ч юм уу те эсвэл эхнэр нөхөр хоёрын за энэ кофе шоп эзэдийн хоорондоо яаж учирсан амьдралын түүх энэ төр гарна. Гэхдээ тэд нар болохоор тийм амарлаг онц содом үйл явдалтай нарийн нандан нюанста түүхүүд биш учраас бас нэлээ хураангуулад ингээ ярьлаа. За товчхондоо л ер нь бол ийм ном байлаа. Энэ номыг хамгийн 2010 онд театрын жүжиг байдлаар
гаргаж яг театрт жүжиг тоглодог байсан юм байлээ. Тийм болохоор ч гэсэндээ бүх үйл явдал нь яг нэг л газар буюу нөгөө кофе шоп, кафе гэдээ би бас солиод яриад байгаа шүү. За кофе шопт ер нь бол өрнжөөгөө тайзан дээр угаасаа ингээд ийм олон газруудыг харуулах боломжгүй шүү дээ, тий. Тэгээ яагаад зөвхөн кофе шопт өрнжөөгөө вэ гэдгээ нөгөө дөрмүүдээр тайлбарлчихж байгаа шүү дээ. Зөвхөн кофе шопт орж ирсэн хүнтэй уулзсан сандлаасаа босч явж болохгүй гэх мэтчлээ. Тэрнээс ш кофе хөрхөөс өмнө одоо хүссэн үнтэйгээ өнгөрсөнд очиж уулзч болно гэх юм бол манайс ч одоо мэдгүй Чингис хаантайгаа уулзна гэдэг ч юм уу, гитлерийг очиод нэг цохиод авна гэдэг ч юм уу, тий, юу ч гэж шилж магадгүй учраас яг энэ жүжигтэй зориулаад нэг л газар гэж бичсэн юм байлээ. 2015 он зохиолч маань энийг яг юм ном болгож хэвлүүлээд за энэс цаашаа бол дахиад 5 ном яг энэ кофе шоп дүрнж байгаа үйл явдлуудаар бичсэн байгаамаа. За сүүлийн жилүүдэд ихэвчлэн Япон зохиолчдын, за Мерсер Солонгос зохиолчдын бас яг ийм мэдрэмж төрүүлэхээр номууд айгүй их олноороо гарч ирж байгаа, англи хэл рүү ч гэсэн маш олноороо хэвлэлэгдэж байгаа, орчуулагдж байгаа. Энэ жанрын номуудыг болохоор healing fiction буюу одоо юм ангаадаг, хүнийг эдгээдэг, сэтгэлийг эдгээдэг номууд гэж нэрлээд шинээр одоо нэрлээд байгаа юм. За тэгээ гол зорилго нь болохоор хүмүүсийг тайтгаруулдаг, тайвшруулдаг, нэг гоё гүнзгий амьсгал ахуулдаг, сэтгэл зүгээ ойлгодог. Өөрөөр хэлбэл ингээд гоё хүнд тэрвэрж байгаа юм шиг, тэрврүүлж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг номнууд. Тийм учраас энэ номонд нэг тийм амар одоо хүнийг өдөөсөн, сэтгэл зүг нь өдөөсөн ч юм уу эсвэл стресст оруулахар тийм том үйл явдлууд гардаггүй. За ихэвчлэн ийм номууд бол одоо та бүхэн ч гэсэн анзаарч байгаа кофе шоп, номын дэлгүүр, угаалгын газар, ресторан, номын сан гэдэг ч юм уу, те дандаа нэг ийм өдөр тутмын энгийн олон хүн орж гарсан байршлуудад бичигдэж байгаа. За тэгээд нэг хүний нэг урт түүх гэхээсээ илүүтэйгээр ийм олон хүний жижигэн түүхийг ингэж өгж байгаа. Магадгүй энэ олон хүний түүхийн нэг нь одоо таны сэтгэлд илүү хүрээд та магадгүй тэр хүний оронд яг өөрийгөө тавьж үзэх боломжтой ч юм уу, те нэг тийм сэтгэл төрүүлсэн номууд гараад байгаагийн нэг нь бол яг энэ ном юм байна гэж бол би ойлгосон. За би бас өөрөө хэд хэдэн яг энэ healing fiction жанрын номуудыг бол бас сонирхож уншсан. Номын талаар сэтгэлээ ярих юм бол цаг хугацаар аялах гэдэг чинь угаасаа төрүүлсэн би айгуу дуртай. Угаасаа айгуу гоё сонирхолтой сэдв шүү дээ, те. Магадгүй та ч гэсэн хизээ нэгэн цагт орой шөнө унтах гад хэвсэж байхдаа нойрч хуулжаад хэрвээ би 15 наснда одоо очиж чаддаг бол би яах байсан бол эсвэл одоо 2019 оны яг энэ өдөр хэрвээ би ингээс ирсэн бол унтаалс ирсэн чинь магадгүй 2019 оны яг энэ өдөр байсан бол би яах байсан бэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуултууд толгойд чинь төрж байсан байх гэж найдаж байна. Арай ч одоо би ганцаараа биш илүү дээ, те. За цаг хугацаагаар аялах гэдэг бол уран зохиолч тэр хэдэн мянган жилийн өмнөөс бас байсаар ирсэн зүйл хамгийн эртний цаг хугацаагаар аялсан түүх. Одоо нийтийн тооллын өмнөх 700-аад оны үед бичигдсэн Махабаратагийн түүх гэж бас үздэг хүмүүс байд юм байлээ. Тэгээ хамгийн гол нь цаг хугацаагаар аялах гэдэг чинь өөрөө бас аюу тум парадокстой зүйл шүү дээ, те. Хэрвээ өнгөрсөнд очиод чиний хийдэг зүйл чинь одоо цагт ингэ нөлөөлөд ах юм бол чи яг одоо өнгөрсөнд очиод өөрийгөө төрүүлэхгүй байх тэр үйлдэлийг хийчих юм бол чи одоо төрөхгүй. Тэгмээд одоо төрөхгүй бол өнгөрсөнд очиод чамайг төрүүлэхгүй байх үйлдэлийг хэн хийх юм бэ гэдэг нэг юм том парадокс байдаг. Энэ зохиол дээр болохоор тэр бүгдийг бол маш юм нарийн олон дүрм журмаар хязгаарлаад тэгээд уншаад бичгэдч ойлгоход ч амархан хөөрхөн хөнгөн түүхүүд болгосон юм шиг санагдлаа энэ ном. За тэгээ магадгүй ер нь healing fiction гэдэг энэ жанр угаасаа бас сүүлийн үед дэлхийд дахина ингэж их тараад байгаа нь ийм олон номууд хэвлэгдээд бичигдээд орчуулагдаад байгаа нь дэлхийд даяар хүмүүсийн сэтгэл санаа одоо бидний юунд стрессж байгаа, бидний стрессийн түвшин хэр байна гэдгийг харуулж байгаа юм шиг тий. Ялангуяа тэгээд энэ ном бол Монголд бас тийм олон сар жилээр бестселлер болсон гэж бодохоор бид нар бас яг нэг төрөний хэлсэн юм дулаахан тэрвэрлэлт шиг юм зүйлийг хүсэж байгаа юм болоо гэж бодогдсон. Нөгөө талаас болохоор номын хувьд надад таалагддаг бас хэд хэдэн зүйл байгаа. За тэгээ энэ бол зөвхөн миний хувь хүний үзэл бодол шүү. Тийм болохоор хэрвээ танд таалагдсан бол таны таалагдсан зүйлийг би өгөөсгээд байгаа юм шиг санагдаад байвал та үзэл бодлоо соёлтойгоор илэрхийлээрэй гэж хүсэж байна. За нэгдүгээрт нь зөвхөн би ч тэгж бодоогүй. Яг ингээд энэ номыг уншсны дараа хүмүүсийн сэтгэлдээ бичсэнийг харахад маш олон хүн энэ номын нөгөө яг бичгийн хэл гэдэг зүйлд нь сэтгэл дундуур байсан. Тийм одоо уран яруу бичигдсэн маш сайхан дүрслэлтэй, зүйрлэлтэй гэдэг ч юм уу тийм ном биш, нилээн юм таг туг. За тэгээ англиар уншсан хүмүүс болохоор одоо англи хэлэн дээр ингэж буулгацсан болов уу, муу орчуулсан
юм болов гэж айгүйх асуусан байсан. Тэгээ монголоор ч гэсэндээ миний хувьд монгол орчуулга нь хичнээн бас боломжийн гоё ч гэсэндээ нэг л цаанаа юм жоохон тагдаг гээд байгаа юм шиг дөрүүдийн өнгөрсөн амьдралыг нь жишээлбэл ингээ үйл явдлын дундуур орж ирж байгаа нь одоо урсгал ус шиг уншаа явж исэн чинь дундуур нь ингээ цавчаад ороод ирсэн юм шиг те. Жоохон тиймэрхүү сэтгэлүүд төрүүлсэн. Хоёрдугаарт нь болохоор таалагдаагүй гэхээсээ илүүтэйгээр илүү юм хачирхалтай санагдсан зүйл юм бэ гэхээр дөрүүдийг ингээ өмссөн хувцаар нь айгүйх дүрслээд байсан. За ядж яхад өмссөн хувцаар нь дүрслэхдээ ингээ ногоон цамцтай улаа юбхтэй зинхэр трикото шар гуталтай нийл ягаан өнгийн даавн цэн хүүрсэн байсан гэдэг ч юм уу те. Нэг тийм айгүй өрмөц хувцалдаг дөрүүд байгаад байгаа байхгүй юу. За бас нэг юм дүрийн кофе шопт 2-3 цаг суунгаа идсэн бүх хоолуудыг ингээ тоочсон байдаг. Ядж яах тэр нь ингээ бараг 20 гаруй төрлийн хоол идсэн байгаа байхгүй юу. Карри, сэндвич, тийм юм гэдэг 20 янзын хоол идсэн. Тэгээ би яг энийг уншиж байхдаа яагаад ийм их хоол идсэн юм болоо? Яаж ийм их хоолыг шингээсэн болоо? Энэ тэгэхээр энэ нэг дүртэй холбоотой нэг юм гарч ирэхэндээ ингээ хараад исэн чинь яагаад тэр дүрийн жишээлбэл тэгж их хоол идснийг тайлбарлаагүй. Тэгээ өнгөрцөн. Тэр дүрийг нэг юм онцгой болгох гээд ч юм уу, үнэмшилтэй болгох гээд ч юм уу бичсэн нэг юм дүрслэл байгаа байхгүй юу. За миний хувьд болохоор яг иймэрхүү уншаар ингээд нэг юм жоохон дутууд болсон юм шиг санагдаад. Одоо жишээлбэл ансиг таалгыг хичээд, ансгоо хэлчээд тэгээ зөндөө таагаад хариуг нь олж чадахгүй байхад ансгийнхаа хариуг хэлэхгүй яваад гэвэл нэг юм сонир мэдрэмж төрдөг шүү дээ, тий. Яг тийм мэдрэмж төрөдөг байхгүй юу? Тэр яг нэг тийм дүрслэлүүд нь жоохон сонин таалагдаагүй. Ер нь үргэлжлүүлээд хэлэхэд дөрүүдийн яг юм өнгөрсөн түүх харилцан яриа энэ төр нь бол жоохон бүдүүн баарг юм шиг санагдсан гоё юм. Одоо сэтгэл хөдлөлийн ийм нарийн нандин мэдрэмжүүд аюу ховор одоо аюутын зохиолч нь бүх зүйлээ тайлбарлсан. Энэ хүнд ийм зүйл тохиолдсон болохоор энэ хүн уйлж байгаа юм аа гэдэг ч юм уу тий. Тэр нь ингээ аюу илүү юм шиг санагдсан. Энэ дүр ингэж уйллаа гэд бичгээд тэрийг ингээ уншигч бид нар цаанаа өөрсдийнхөө мэдрэмжийг бас нэмээд өөрсдийнхөө бодлыг нэмээд ингэсэн учраас уйлсан юм байна гэдэг нэг юм боддог юм давхар нюансууд байвал гоё юм шиг санагдаад байдаг. Дөрүүдийн өнгөрсөн рүү буцаад учраа олж байгаа асуудлаа шийдэж байгаа энэ төр нь бүгдээрээ л нэг юм жоохон дутуу дөлмөг юм шиг санагдаад байгаа юм. За хамгийн сүүлд нь болохоор миний хэлэх шүүмж бол надад яг энэ зохиол дээр эмэгтэйчүүдийг дүрсэлсэн нь ерөөсө таалагдаагүй. Одоо энэ ном дээр ихэд 4 түүх гарч байгаа шүү дээ. 4 түүхийн гол дүр нь бүгдээрээ эмэгтэй хүн байсан. Энэ эмэгтэй дөрүүд бүгдээрээ амьдралдаа ерөөсө ганцхан зоригтой юм шиг уншигдож байгаа. Тэрний юм бэ гэхээр бүгдээрээ бусдын төлөө өөрийгөө золиослох гэж төрсөн юм шиг. Ер нь бол эрэгтэй зохиолчид эмэгтэй дөрүүдийг одоо учир дутагдaltaй бичдэг гэдэг шүүмж бол маш их явдаг. Ер нь дүр гэлтгүүтэй эрэгтэй эмэгтэй хамаагүй бүгдээрээ л юм олон талтай, олон дүртэй, нюанстай хүмүүс байдаг штэ тий. Жишээлбэл бас л Японы алдартай зохиолч би ч гэсэн өөрөө дуртай Харуки Муракамиг эмэгтэй хүмүүсийг айгүй муу бичдэг гэдгээр нь бол сүүлийн үед маш их шүүмжилдэг болсон. Мураками яг эмэгтэй хүнийг ингээ бичгийг ингээ харахаар эмэгтэй хүнийг зөвхөн гаднаас нь л одоо харуулдаг. Тэр юм секси байдлыг л бичдэг гэх мэтчлэн шүүмжлэлүүд бол явдаг. За ер нь тэгээд цаашлаад зөвхөн одоо Мураками ч гэлтгүү та бүхэнд сонирхолтой санагдчих магадгүй. Ер нь ямар ч юм номыг уншихтаа за энэ кино зохиол дээр болон бусад одоо шүлэг, дуу, жүжиг гэдэг юу гэдэг те ийм зохиолууд дээр ч гэсэндээ ашиглаж болдог нэг юм Bechdel-ийн тест гэдэг байдаг байхгүй юу? Bechdel тест гэдэг байгаа. За ер нь кино, ном болон бусад урлагийн төрөл эмэгтэй хүнийг хэрхэн дүрсэлсэн байна вэ гэдгийг нь юм хэмждэг тест байгаа. Энэ тест болохоор маш энгийн. Кинонд ч юм уу эсвэл номонд 2 эмэгтэй дүр гарч ийн үү? Тэр 2 эрэгтэй хүнээс өөр сэдвээр хоорондоо ярилцж гинүү гэдэг. Ийм л 2 асуулттай. За яг заримдаа бол 2 эмэгтэй тус тусдаа нэртэй байсан уу гэдэг асуулт нэмэгдэж болно. Сонирхолтой байгаа сте тий. Bechdel тест гэдэг энэ асуултыг харахаар ерөнхийдөө бол ихэнх номонд, ихэнх кинонд 2 эмэгтэй дүр гарах нь ховор. Гарлаа ч гэсэндээ хоорондоо дандаа нөгөө гол дүр хэрэгтэйг ярьдаг гэдэг ийм санааг агуулад байгаа байхгүй юу? Эмэгтэй хүнийг ямар гүйхэн тийм ганц талтай дүрсэлдэг вэ? Уран бүтээл төртөл гендрийн тэгш бус байдал ямар байдгүй гэдгийг харуулсан ийм тест байдаг. За тэгээ эргээд ном руу ороход яг энэ ном дээр гарсан 4 түүхэн дээр гарч байгаа 4 эмэгтэй дөрүүлээ өөрийгөө золиослож байгаа. Эхний эмэгтэй хичнээн мундаг ажил карьертэй ухаалаг эмэгтэй байсан ч гэсэндээ хин нэгэн эрэгтэй 3 жил өөрийнхөө сайн дураараа хүлээх тийм ирээдүйн амьдралаа хайр дурлалаа цаг хугацаагаа золиослж байна тий. За хоёр дахь эмэгтэй болохоор Альцгеймерийн өвчтөө нөхрөө насан туршдаа асархаар өөрийгөө золж байгаа. За энэ нь болохоор яг хөө мэдээж хайртай хүнээ хүнд хэцүү үед нь орхиж явуулгүй хажууд нь дэм тус болно гэдэг бол чухал л та. Гэхдээ яг ерөнхийдөө номын theme гэж ярьдэн шүү дээ. Ерөнхий юм сэдвийг нь харахаар яг юм өөрийгөө золиослж байгаа дүр зураг харагдаад байгаа. 3 дахь түүхийн эмэгтэй дээр болохоор би бүр хамгийн их гайхсан. Дүүнээс орсны дараа гэр бүлийнхаа одоо бизнесийг өвлж авч хийх байгаа
өөрийнхөө хүсэл мөрөөдөл эрхчлөөг золиослж байгаа юмхтэй байгаа байхгүй юу? Яагаад ер нь заавал тэр зочд буудлыг ажиллуулах ёстой гэж те. Дүүн ч гэсэн яагаад тэрийг ажиллуулж исэн. Дээрэс нэмээд их чинь ингээ илт дургу ах чи яагаад ингээ дүүн тэрийг ойлгохгүй, аав ээж нь тэрийг ойлгохгүй, заавал тэр хичээгээ ингээл зочд буудалтай авчираад ажиллуулах гээд байгаа юм гэдэг ийм бодлууд бол амар их төрсөн. За хамгийн сүүлд нь болохоор бүр хамгийн том золиос байгаа. Дөнгөж хүүхдээ олоод хордлогон ч эхлээгүй байхад хүүхдээ төрүүлээд өөрөө үхэхээр шийдсэн эмэгтэй золиос байгаа. Яг ингээ зарим эрэгтэй хүний хувьд зарим эмэгтэй хүний хувьд ч тэр яг эмэгтэй хүнийг нэг юм романтик өнцгөөс хардаг зүйл нь энэ юм шиг байгаа. Төрсөн хүүхдийн төлөө өөрийгөө золих бол нэг өөр байгаа даахгүй. Төрөөгүй хүүхдийн төлөө өөрийгөө золиослох гэдэг нэг юм фэнтези ялангуяа юм эрэгтэй хүмүүст аюух байд юм шиг санагдсан. Энэ эрэгтэй зохиолч маань ч гэсэн яг тэр фэнтезига номдоо бичсэн болоо гэж бодсон. За тэгээд нэг иймэрхүү ном санагдлаа. 5-аас 3 өгөхөр юм байна. Нэг иймэрхүү ном те маш гоё санаа байсан. Угаасаа хэний ч анхаарлыг татах санаа байсан. Хүн бүхэнд ямар нэгэн зүйлийг бодогдуулахаар магадгүй энэ боломж надад олдох юм бол би яах вэ гэдэг бас бодох тийм санаа байсан. Гүйцэтгэл жоохон сул санагдлаа. Би та бүхний бодлыг бас сонсомоор байна. Ялангуяа бестселлер юм чинь олон хүн уншсан байх. Тийм болохоор олон хүний бас өөр өөр үнцгийг сонсохыг хүсэж байна. Хэрвээ танд өнгөрсөн рүү ганцхан цагийн хугацаатай буцах боломж олцсон бол та хинтээ олцох вэ? Тэр хүндээ юу шилжүүлсэн бэ те бас бодоод үзээрэй. За тэгээ энэ дашрамд манай сувгийг чин сэтгэлээсээ дэмжээд кофегоор, цайгаар, за заримдаа бүр тэрнээс ч илүү ихээр дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Одоо болтгсон бол үнэхээр та бүхнийхээ одоо нэрийг ингээд дуудаад бичээд алдаршуулахыг хүсэж байна. Манай сувгийг дэмжих хүсвэл дэлгэцэн дээр бас наасны дугаараа байршуулсан байгаа. Баярлалаа. Удахгүй дараагийн бичлэгээрээ ирэхэд болцгаая.